За тэгэнгүүт нөгөө талаас нь энэ хүмүүс уншиж байгаа хүмүүс нь ямар зүйлийг харддаг юм бэ гэдгийг зүгээр сонирхуулаад хэлье л та. Ерөнхийдөө за энэ нэг нөхөр байна. Ингээд би ер нь бол айгүй тийм юутай. Айгүй сэргэлэн цаваа идэвхтэй айгүй тийм ер нь бол одоо энержитэй те маш их тийм мундаг хүн. Ер нь бол одоо би ингээд хэрвээ сурчвал би ер нь бол ингээд алах гээд байна. Би одоо амьдрал хэдий чимийг ерөнхийдөө бүр бодоо олох гээд байна. Амжилтанд хүрэх гээд байна. Одоо юу гэх юм мөнгөтэй олох гээд байна. Монголын хамгийн том эмнэлгийг босгох гээд байна. Одоо ерөөсөө би алах гээд байна. Надад одоо тэтгэлэл хэрэгтэй. Одоо энэ сургууль зурчвал бүр яг аллаа гэдэг тиймэрхүү юм бичсэн байгаа хүн байна гэж бодъё л та. За тэгэнгүүт дараагийн хүн нь уншвал нэг төрийн бус байгууллагт ажилладаг хүн нөхөр байх нэ. За энэ төрийн бус байгууллагад дотор ажилладаг хүмүүс болохоор ерөөсөө биднээс ингээ багаараа хамт олноор Монгол улсыг бараг ингээ авраад байна. Одоо энэ тэдэн мянган хүмүүсийг тэдэн зуун хүмүүсийг эмчлээ, тэдэн зуун хүмүүсийн амьдралыг ингээ өөрчилчлөө. Одоо тэгээд би хэрвээ энэ одоо тэтгэлэгт хамрагдаад ийм гой боловсрол эзэмшчихвэл одоо Монгол улстай ирээд одоо тэдэн зуун мянган хүнийг одоо амьдралыг нь өөрчлөх гээд байна гэдэг тийм нийгмийн шин чанартай нэг зүйл ярьж байгаа нэг нөхөр ороод ирсэн байна. За дараагийнх нь болохоор их сургуулийн багш ороод иржээ. За ерөөсөө би одоо их сургууль багшилж байгаа, хэдэн жил багшилж байна. Одоо би хэрвээ илүү сайн багш болчвол одоо миний шавнар мундаг хүмүүс болох гээд байна. Би одоо жилдээ бараг 100 хүнийг за 100 гэхэ болчих л да 10 20 30-аар нь ингээд үйлдвэрлэж байна те. Манай их сургууль бол одоо ийм чухал их сургууль Монгол улсын одоо энэ ангаах ухааны салбарын одоо гол одоо юу н тулгуур нь. За тийм болохоор энэ хэрвээ энэ их сургуулийг сайжруулъя гэж бодож ивэл одоо над дээр хөрөнгө оруулаа гэсэн тийм хүнцэг ороод ирлээ. За дараагийнх нь болохоор засгийн газар ажилладаг хүмүүс байна. Эрүүл мэндийн яамд жишээлбэл те. За одоо би одоо Монгол улсын эрүүл мэндийн бодлогыг одоо зангидж байна. Энэ улс орны эрүүл мэндийн тогтолцоо ч ерөөсөө надаас шалтгаалаад байна. За одоо би хэрвээ сайжирчвал би одоо боловсруулаа сайжирчвал ер нь бол Монгол улсын чигээр ингээд тогтолцоогоор сайжрах гээд байна. Тэгээд та нар ингээд хар. Одоо ингээд энэ эсээ уншиж байгаа хүмүүс энэ болохоор ингээд би 4 жишээ авч байгаа байхгүй юу? Ерөнхийдөө сая бодож байгаа түрүүн бодож байгаа та нарт зориулаад энэ 4 жишээ авчиж байгаа. Батаад оржоод улмаа нараа дөрв баггүй юу ер нь бол. Тэгээд дөрүүлээ ингээд айгүй мундаг. Айгүй тийм ирмэлцэлтэй. Хичээл зүтгэл гаргаад ингээд айгүй бусдаас ялгараад ингээд тодорхой хэмжээгээр өөрийнхөө салбар болгондоо салбарт бүртээ одоо ингээд амжилт бүтээл дүүрэн явж байгаа залуу хүмүүс гэж бодчих л доо. Тэгэхээр энэ хүмүүс дөрүүлэнд нь тэр хин одоо нэг комити чинь дөрүүлэнд нь өгөхгүй шүү дээ scholarship. Тэр хинд өгөх үү гэдэг тийм асуулт гарч ирдэг байхгүй юу? Энэ Монгол улсын тогтолцоог нь хөгжүүлэх нь чухал юм уу? Монгол улсын их сургуулийн энэ боловсролын чанарыг нь хөгжүүлэх нь чухал юм уу? Эсвэл одоо энэ төрийн бус байгууллагт ажиллаад байгаа одоо нийгмийн төлөө ажиллаад байгаа амжилттай яваад байгаа энэ төрийн бус байгууллагын дэмжих юм уу? Эсвэл энэ хувийн салбарыг дэмжих юм уу гэдэг тийм агуулгын тийм асуултууд гарч ирж байгаа. Нөгөө нэг болдоо нараа чинь ерөөсөө юу биш болчдөг байхгүй юу? Чухал биш болчдөг ер нь бол. Болдоо нараа сараа байтугай тэр болдоо нараа сараа гэдэг хувь хүмүүс нь цаад ажиллаж байгаа газраа буюу институцийг салбараар нь ингээд төлөөлж идэг ер нь бол. Тэгэхээр болдоо нараа сараа бууцсан дуртай юу, хуушуурн дуртай юу, хурдан гүйдгүү, удаан гүйдгүү гэхээсээ илүү за болдоо хэрвээ явчвал буцаж ирээд эрүүл мэндийн яамд ажиллах юм байна. Эрүүл мэндийн яамд ийм ажлуудыг хийх гэж байгаа юм байна. За сараа болохоор буцаж ирээд их сургуультай ийм явах гэж байгаа юм байна гэдэг зүйлүүдээр хоорондоо өсөлдөд эхэлдэг. Тэгэхээр та нар одоо ингээд эсээ өөрийгөө тодорхойлохдоо, ирээдүгөө тодорхойлохдоо, тэгээд магадгүй ажлаа сонгохдоо, сурж байгаа сургуулаа сонгохдоо ерөнхийдөө иймэрхүү том зургаас нь өөрсдийгөө харж ажил амьдралаа бас төлөвлөж байхад магадгүй яг хүрэх гээд байгаа зорилгодоо хүрэхэд чинь илүү амархан байх болно. Тэгэхгүй одоо ингээд бас хүмүүс байдаг л та айгуу тийм түгээмэл. Би ингээд айгуу сайн бизнесмен, айгуу сайн гоё юм санаачилсан би эренгүүтээ яамд орж ажиллана. Эсвэл төрийн бус байгууллагын хүн одоо их сургууль багшлан гэдэг ингээд ерөнхийдөө айгу ойлгомжгүй төлөвлөгөө нь ойлгомжгүй тийм зүйлүүдийг карьерийн сонголтуудыг шийдлүүдийг бас санаа олгодог. За тийм үед одоо та нар санаа бодохгүй одоо яамд ажиллаж байгаа энэ залуу эсээ бичгтээ би төрийн бус байгуулад би эренгүүтээ төгсчүүл сурчвал би төрийн бус байгуулад Монголын одоо тэр яг ийм өвчтөе хүмүүсийн ийм асуудлыг шийдэн гэвэл та нарт ямар логиктой сонсогдох вэ? Яамд ажиллаж байгаа хүн буцаж ирээд магадгүй тогтолцоо ярил илүү логиктой үстэй ер нь бол. Тэгэхээр иймэрхүү нюансууд байна. Тэгэхээр гаднаасаа яаж харагдаж байна? Би ямар замналаар явж байна? Миний сайн тал нь юу юм? Миний одоо сул тал нь юу юм? Яаж харагдах уу? Яаж гаднаасаа харагдах уу гэдэг дээрээ бас маш сайн тунгааж төлөвлөгөөгөө гаргав. За тэр төлөвлөгөө чинь бодиттой байх хэвээр. За бодитоогоос гадна хэрэгжих боломжтой. Чи өөрөө хэрэгжүүлэх боломжтой байх хэвээр.